дэлгүүрээр үйлчлүүлж явах явцад ер нь үйлчлэгээний салбарт үйлчлүүлж явах явцад одоо гардаг тулгардаг бэрхшээлүүд тэр дундаа хэрэглэгч за тэгээ үйлчилж байгаа үйлчлэгээний ажилтнууд дээр тулгардаг хүндрэлүүдийн талаар ярилцсан. За ер нь манайхан бүгдээрээ сайн мэдж байгаа үйлчлэгээний ажилтны ёс зүй. Ёс зүй гэж юу юм бэ? Харцангуй сүүлийн үед монголчууд гадагшаа дотгошоо явж галуу шууны мах иддэг одоо хүмүүсийн таалширсан. Юм үзнүүд тайлсан тий. Анх Монголд харилцагчийн үйлчилгээ гэдэг ойлголт бий болж байхад ингээд дэлгүүрийн хоёр талд хүмүүс зогсчоод угтдаг байж л дээ. Тэг ингээд хоёр талаас сайн байна уу сонголтоо тавтай гээрээ. Сонирхолтой нь яасан гэсэн хүмүүс тэрийг юу гэж хүлээж авдаг байсан гэхэлээ их эвгүүцдэг байсан. Яагаад гэвэл нөгөө нэг тим соёл, тим хэм маяг суралцаагүй байсан. Тэгээ одоо бол харьцангуй тэрийг бүр хүсдэг болсон байна. Та нар одоо ингээ манай үзэгчид мэдж байгаа ресторанд гуляш гэж байж байгаа. Гуляш бол нэг ойролцоогоор 12,000 төгрөгийн үнэтэй байна гэж тооцсон. Гэтэл цайны газар яваад оронгууд гуляш 4,000 төгрөг. Сонирхолтой нь гуляш ингээ дотроо хоёулаа ингээ технологийн картыг харах юм бол яг адилхан. Тэ? Ер нь нэг ойролцоогоор 6-7 ширхэг бүндгэр мах, 2 ширхэг бүндгэр будаа шинэ ногооны салаад соус. Яагаад ресторанд 12,000 цайны газар 4,000 байгаа юм бэ? Энэ үлдсэн 8,000 төгрөгийн зөрүү юу вэ гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. Энэ маш олон юмнуудын нийлбэр байгаа. Гэхдээ хамгийн чухал нийлбэр нь юу юм гэхэлэр үйлчилгээний тав тух соёл орчин гэдэг асуудал. Энэ нь өөрөө үнэлэгдэж ирж байгаа байхгүй. Гэтэл сонирхолтой нь яадаг вэ гэхээр манай ресторанууд зарим нь өөрсдөө хүмүүсүүдэд үйлчилж явах хавцтай хэрэглэгчид үйлчилж байхдаа нөгөө 8,000 төгрөгийн шингэсэн нэмэн хүртгээ өгч чадахгүй. Сайн байна уу? Баярлаа. Баяртай дараа дахин ирж үйлчлүүлээрэй тий. Үгүй адын наазах нь инээмсгэл. Флип Котлер гэж хүний хэлсэн нэг үг үү. No smile no money гэж. Инээмсгэл байхгүй л мөнгө байхгүй тий. Баярмаа хүнээс мөнгө зээлж үзсэн үү? Үзлгүй яддаг. За. Зээлэхдээ яаж зээлдэ? Удахгүй шүү дээ. Харин хөшөө чам мөнгө нөө. Инээмсгэлж байгаа өстэй тий. Тэгэхээр инээмсгэл байхгүй л мөнгө байхгүй. Өөрөөр хэлбэл үйлчилж байгаа хүмүүс ч гэсэн адилхан энэ дүрм үйлчлэнэ гэсэн үг байхгүй. Тэгээ манайд болохоор заавал инээж авах гэдэг инээхэр ч одоо нэг тэнэг галзуу хүн шиг харагддаг гэдэг ойлголт яваад байна шүү дээ. Галзуурч юм хаашаа яагаад нэ гэдэг. Гэтэл үйлчилгээний салбарт бол инээмсгэл өөрөө маш өндөр үнцэнтэй зүйл байдаг. Тэгээ харамсалтай нь бид нэр энийг нөгөө дадал хөвшил болгож чадахгүй байна. Үйлчлэгээний ажилтнууд. Инээмсэглэлийг одоо ингээд яг энэ телевиз үзэгчд маань бас тодорхой хэмжээний ажил олгогчдод эсвэл тодорхой хэмжээний үйлчлэгээний байгууллагын одоо үйлчлэгээний ажилтнуудыг удирддаг хүмүүс бодож байгаа. Инээмсэглүүлнэ гэдэг чинь бүтэхгүй гэж. Яагаад бүтэхгүй гэдэг юм гэхэлэр дадал болгож чадахгүй байгаа байхгүй ажилтнуудаа. Тэгэхээр инээмсэглэлийг бол ухамсарлаж хийнэ гэж байдаг. Ухамсарлаж байна. Одоо юу гэдгийг ингээд за тэндээс үйлчлүүлэгч ирж штэ дэлгүүрийн хөдөлгөгч байхгүй тий. Наашаа харах чад харлаа гэдэг юм байдаг мал гэх гээд байгаа байхгүй юу? За тэгээ яах юм? Нөхцөл бас рефлекс буюу дадал болгох хэрэгтэй. Машины торомзоо яаж хэрэгтэй. Машины торомзоо яаж хэрэгтэй. Юу гэсэн үг? Ухамсарладаг уу? Гүйсдэг эсэх. Ого рефлексээр л. Рефлексээр тийм байгаа үстэй. Машины торомзоо ингэж гიშгдэг хүн байхгүй. Одоо юу гэдэг ингээ харж байгаад машин дөхчөөн гэж гიშгдэг хүн байхгүй. Тийм байгаа. Тэгэхээр инээмсэгэл яг үнтэй адилхан нөхцөл бас рефлекс болох хэрэгтэй. Чин сэтгэлээсээ инээж байгаа юм шигээр. Сүүлийн үед бол яг одоо юу гэдэг үйлчилгээний байгууллагт policy төвбөл юуг санал болгож байгаа гэхээр Гагарин инээмсэгэлтэй хүмүүсийг ажилтдаг гэж. Инээмсэглэл нь сарнижсэн ч инээж байгаа юм шиг уруулан дэшиг юм хүмүүс. Төрлийн тийм царайтай хүмүүс. Төрлийн тийм царайтай. Ер нь бол уруулан нэг жаахан дэшиг инээмсэглэж байгаа юм шиг царайтай хүмүүс байдаг шүү дээ, тийм. Тэгэхээр дэлхийн нийтэд бол энэ инээмсэглэл гэдэг зүйлийг бол үйлчилгээний хамгийн анхны шатны соёл гэж үзэж байгаа. За дараагийн нэг юмыг бас үзэгчтэй хэлэхэд юу чухал байдаг вэ гэхээр хэрэглэгчийнхээ үн цэнийг мэдрэх нь чухал байдаг. Үйлчилгээний салбарт. Хэрэглэгчийнхээ үн цэнийг Who's customer гэж тий. Customer is king. Өөрөөр хэлбэл хэрэглэгч бол хаан. Европын улс орнуудад бол хэрэглэгчийг ноён гэж үзэж байгаа. За өндөр хөгжилтэй тэр дундаа юу гэдэг манай улсад бол одоо зарим хүмүүс тэгж байгаа хэрэглэгч бол хаан гэх тий. Гэтэл сонирхолтой нь Азийн бар улсуудад бол хэрэглэгчийг хатаан гэж үздэг. Яагаад хатаан гэж үздэг? Юу болоод яагаад хатаан болчихоо гэж тий. Тэгэхээр хэрэглэгч хаан юм уу эсвэл ноён байх тэр үедээ бол яадаг гэхээр үн болон чанарын шаардлага тавиал худалдаа үйлчлэгийг авчт юм. Үн болон чанар.
Хатаан болоод ирэхлээр юу нэмэгдэж орж иж байгаа нөхлөр хүндлэл. Тэгээд дээрэс нь илүү одоо юу гэдгийг маягтай болж эхэлж байна гэсэн үг яг үүнд бол хэрэглэгчд маань. Тэгээд саяхан би бас нэг Facebook өөрийнхөө Facebook дээр нэг пост хийхгүй. Хэрэглэгчд одоо үйлчлэгээний явцад гарч байгаа гомдол гэдэг бол баялаг юм аа тий. Гомдлыг олж авахаараа манай ажил олгогчид дараанаар юу гэдгийг хин гомдол гаргасныг одоо хин алдаа гаргасныг хайж олох гээд авахс биш хаана процессын хаана алдаа гарсныг хайж олох төр төвлөрөхгүй байна гэд пост бичихгүй. Тэгсэн чинь доотлолт нь юу гэсэн хүмүүс угаасаа манай монголчууд амар балиар ядаргаатай маягтай штэ. Тэгээ ерөөсөө аргаа ядчихдаг штэ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ганц зүйл үнэн. Хэрэглэгчийнхээ өмнө бүхэлдсэхгүй бол зах зээлээс арчигдана л гэж. Үндсэн лог гэнэ. Яг гэрлэг энэ дээр нэмээд хэлэхэд бас нэг юм шийдсэн л нөгөө худалдааны амжилтууд худалдааны нууцуд гэж өгдөг тийм. Тэгэхээр энэ дээр бол худалдаа болон бизнесийн байгууллагууд дээр тавих хэрэгтэй хоёр миний аяга бодож явдаг хоёр зарчим нэг нь юу гэхээр хэрэглэгч бүр төлбөрийн чадвартай худалдаа өгч мөн гэдэг зарчим байна. Хэрэглэгч бүр төлбөрийн чадвартай худалдаа өгч мөн. Яг тэгэхээр манад одоо юу гэдэг дэлгүүрлэл яваад ороод ирэхэд хүнийг өмссөн хувцаар нь дүгнэдэг. Одоо энэ ч юм аахгүй бах та. Юу гэдэг нь өсчөнд яваад ороод ирэхээр яг өсчөн дээр бол ялгаа их гардаг. Хоёр эмэгтэй орж ирээд нэг нь ганган, нэг нь жоох нас тогтсон ч юм уу жоох хүн байж тал өсчөд нь орж ирээд нөгөө хүнээ авахта арай нөгөө ганган гоёроо нь явдаг. Тэр нь арай их мөнгө төлөх юм шиг санагддаг байна. Гэтэл нөгөө хүн нь илүү их үйлчлэгээ авдаг юм. Тэгэхээр хэрэглэгч бүр төлбөрийн чадвартай худалдаа авах мөн гэдэг зарчмыг баримтлах хэрэгтэй. За хоёрдугаарт бол мэдээж яг сайн хэлсэн инээмсэл гэдэг дээр ямар ач холбогдолтой гэхээр энгийнээр тайлбарлах юм бол анхны сэтгэл гэж зүйл байдаг тийм. Хүн дэлгүүрт яваад ороход тухайн дэлгүүр ямар харагдана яг тэрүүгээр тухайн дэлгүүрээс хэр үйлчлэг авах шийдэн. Тэгэхээр хүн авах ёстой мэдээллийнхаа 90%-ийг анхны харцаар авдаг. Эхний харцаараа шууд дүгнэлтээгээд авах ёстой мэдээллийн 90%-ийг авчдаг. Окей, энэ дэлгүүрээс юм авч болох юм байна. За одоо энэ гудамжаар нөгөө өнөртүүлэгч аваараач гэдэг юм уу, ундаа аваараач гэдэг юм уу ингээд л явж байгаа хүүхдүүд байдаг шүү дээ. Хөөх чаавч энэ жоох хүүхд ядарч. Нэг өнөртүүлэгч авчих хэрэглэхгүйс ч гэсэн авдаг. Халууд яг нь хөөх нэг ундаанд хүмүүснэ гэсээр усууллаа. Нэг авчих. Энэ бол тухайн хүнийг хараад хүүхдийг хараад дүгнж байгаа. Тэрний ард хин явж байгаа ямар бизнес байгааг бид нар хинч бүхэн болгон ярьдаг л да нэг хүн ингээд хүүхд зараад энэ нүн Гэхдээ анхны сэтгэл гэдэг зүйл. Анхны сэтгэлийг төрүүлэх хоёр дахь боломж гэж байхгүй л гэдэг. Тэгэхээр өөрөөсөө бид нар яхасан гэхээр худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүс бол анхны сэтгэл төрүүлэх ур чадвар дээр төлөв анхаарах хэрэгтэй. Одоо манай юу гэдгийг Монголын зах зээл дээр байгаа худалдаа хийж байгаа хүмүүсүүдээр Apple байвал бай гэсэн логикоор л явж байгаа шүү дээ. Ер нь бол та нар бодол тоо. Би ер нь жоохон бор хүн л дээ. Тэгээд манай гэрийнхэн юу зөвлөдөг гэхээр цайвар юм өмсөө зөвлөдөг байхгүй. Дэлгүүр дээр очиад энэ цамц гэдээ асуухаар өөдөөс харчаа юу гэж байна гэж миний дүү жоохон цайвардахгүй юу гэж. Энэ бол хаалтан дотор хараа гэсэн үг байхгүй юу? Хар юм байна гэж тийм. Таарахгүй хаа гэдэг тийм. Ерөөсөө тэгэхээр зарах гад байна уу, яах гад байна гэдэг нь л ойлгомжгүй байгаа. Хоёрдугаарт хэрэглэгч бол хизээч мөнгө төлж стресс судалж авахгүй байх хэрэгтэй гэдгийг л ойлгох хэрэгтэй манай худалдааны. Манад яг нэг бэлтгэх, мэрэгчлэн бэлтгэх тал дээр жоохон дутмаг л да. Ялчгүй. Одоо үйлчлэгийн байгууллагын мэрэгчлэн. Одоо гэдэг худалдагч, үсчин, юу гэдэг касс эднийг зүгээр л бараг шууд практик дээр 2 он 3 дэд он дагалтуулаад аваад. Энэ хүмүүсийн үйлчлэгийн соёл, энэ хүн эргээд харилцаа, энэгээрээ чи энэ чиний ажил гэдгийг ерөөсөө мэрэгжил гэдэг юм ерөөсөө ойлгуулахгүй юм л да. За миний зүгээр ийш тийш явахаараа өөр оронд очихоор ганц судалдаг юм нь энэ үйлчлэгийн байгууллагын мэрэгчлэнүүд яаж бэлтгэдэг, ямар зээл авдаг гэдгийг аюулсаа судалдаг. Тэгээ хамгийн мондгод онцлог Швейцар байсан. Швейцарт бол зөвхөн кассан дээр сууханд бол кассчин болохын тулд 3 жил сургууль сурдаг. 3 жил сургууль сураад тэндээс 2-3 хилтэй болох хэрэгтэй гэж байгаа. Заавал. Тэгээд харилцааны соёлын бус дээд тал дээр маш өндөр боловсролтой болж иж касс болно. Өөр мэрэгчлээ мөртлөө мэрэгчлэр ажиллах боломжгүй болсон 40-оос дээш насныхан байгаа. Энэ хүмүүс ч гэсэн адилхан дээр сургуульд сурах боломжтой. 3 жил сураад төгссөн тохиолдол дээр цалингаа авна 4000 швейцар франк буюу манайхаар 8 сая төгрөг цалинтай. Тэгээ худалдагч нь бол худалдааны зөвлөх хүн яваад ороход инээмсэглэл юм автал
үйлчлдэг тэр. Худалдааны зөвлөх гэж байгаа. Худалдааны зөвлөх гэж чинь зөвлөх гэсэн үг шүү дээ. Тэгтэл манай ч хамт хэрэгэлзэн. Энийг авбал яах юм инээд гүнгүүт өөдөөс харч харнэ гэж зогсоод идэг худалдааны зөвлөхүүд шүү. Өөрөө л мэдчих гэдэг юм уу тий. Тэгэхээр манай бас худалдаа үйлчлэгийн салбарт ажиллаж байгаа. Яг одоо front office дээр хэрэглэгчтэй ажиллаж байгаа хүмүүс залуучууд маань одоо үйлчлэгийн ажилтнууд маань нээлттэй эерэг за дээрэс нь яг зарахын төлөө явдаг ийм хандлагатай байх хэрэгтэй. Хоёрдугаарт манай ажиллагчид байна. Тэгээ одоо телевиз үзэж байгаа ажиллагчид маань бодож байгаа байхгүй. Наад чи ярихад гоё л да амархан тий. Ийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй. Яаж ийм болох юм бэ гэж. Яаж ийм болох юм бэ? Тэгээ нэн тэргүүний юм бол нэгдүгürt байнгын дадлагжуулах, тэрийг байнгын стандартаар цааш нь пуш хийж төлөвлөж өгч явах хэрэгтэй. Тэгээ сургалт авна байгууллагууд. Сургалт авдаг. Тэгээ авсан дараагаа яадаг гэхээр энэ бол бүр шууд нэг нөгөө хэлэхэд бүх сургалтууд нэг ойролцоогоор нэг 14-өөс нэг 7-аас 14 хоногийн дараа буцаад байхгүй унаад эхэлдэг. Тэгээ энэ юун дээрээс алдаатай нэг гэхээр манай ажиллагчид сургалт авахаар л супер болчих юм шиг бодоод тэрнийг дэмжсэн бодлого компани засаглалын хүрээнд хийх мотивацийн ажлуудаа хийхгүйгээс бодоод харин мөнгө болж хувирж байгаа байхгүй. Тэгээ яг тухайн үед бол нэг хэсэг хүмүүс өстой гоё юм сонслоо нэрээ юм байх хэрэгтэй юм биш үү гэж үнзэл тэгэл дуусчихдаг. Хэрэгжүүлэх шатандаа анхаарах хэрэгтэй юм байна Яг тий. зөв. За ойлголоо. За тэгээ манай гэрлэгийн хийсэн үнэтэй зөвлөгөөнүүдийг та бүхэн дагараа хэрвээ та үйлчлэгийн байгууллагын ажил эрхэлдэг бол танд өнөө өглөө гэрлээ болроо хоёрын хийсэн энэ олон зөвлөгөөнүүд бас хэрэг болох байхаа гэж бодож байна.